За сайн байна. Өнөөдөр Лантон дохионы энэ Оклендд болох уулзалтанд манай хөх галахын ирж байна. Тийм. За ганаа багш маань ирлээ. Сая бид нар Монголч хичээлээ ороод дуусаад одоо ингээд Оклендд энд хандивын үйл ажиллагаанд оролцохоор дэмжихээр манай хөх гал бүлэгмийн бүсгүүчид ирж байгаа. Ямар нэг юм энцэглэл өөр хүчтэй байсан. Тэгээ өнөөдөр бүгд Монголын системтэй хийж болох юм байна. Тэгээ байшаа авч биш гэр харуулах хүчтэй байж боломж дундаа байх хэрэгтэй юм. Тэр нь магадгүй одоо энэ одоо ичтэй баян аим сумын хэмжээнд шийдэж болоо. Ингээ magic box гэдэг 40 тонны кабинет ингээ 5 орчим нэг ноттой өдөөний суманд хүүхдүүдийн ингээ дулаахан шалнаасаа халдаг энэ magic box зориулж байгаа нэг доолгоч ямар нэг юм. Тэгэхээр Монгол улс аль нэг газар чанарыг танихгүй нэг хүүхдийн амьдралын эргэлтийн цэгийг авчирч идэг ийм зүйл байдаг юм байна гэсэн үг. Тэгээд хүслэн 7 настай их чинь нэг өдөр ичдээ орон дээр нэгэн шууд царайтай орж ирсэн юм. За би энэ байгууллагын даргатай болж байна. Захиралтай болж байна. Захирлын даргатай болж гэсэн юм. За тэгээд захирлын юм байх одоо манай өөр Ундраас их өөрсдөө. За захирлын өрөө өслөө орчээ. Тэгээ өстөө ороод. За ер нь танай байгуулсан боломжийг хангаж байна гэсэн. Ер нь хэлсэн шүү. 7 настай. Нилээд явуулсан юм байна. За тэгээд анхашаад яа юм бэ? За яг хүчмүчмээс болсон. Одоо ер нь танай их боломжийг хатахан яаж явж байгаа санагдаж байна. Би нэг чухал санал тавьж байна. Ямар санал энэ хоёр настай хэрэгтэй. Энэ нь цэцэлтэй байна. Микрофон. Энэ шоколад хоёр настай байсан гэж харагдсан юм. Ямар хүүхдүүд илүү одоо боломжийг манай аав ээж хоёр нас юм битээ баг ахлаа байна. Ансаа маань дайректор суу нэггүй тэ. Энэ хүүхдийг бийж авч байсан юм шиг. Тэр би энэ хоёр настай зүгээр цэцэлтэй байгаа ч манай даа бол ингэ бас зорилт бүлэг үзсэн. Хүн их зүйл хөл танаа байж юм хөтч юм уу. Тэгээд одоо ингээд ундраагчид нилээн чухал шугуу санал тавиад ингээд хөшөктөө цэцэлд орсон. 3 жил цэцэлдээ бүтэн яваад цэцэлээ төгсөөд одоо хөшөктөө нэгдүгээр орсон. Манай хүслэн бол энэ юусоо тэр хаяг бүр клуб өөрөө байгуулаад ерөөсөө тэр хамгийн юмыг хэлээсээ тэгээд яг үүндээ зарим нэг нөхцөл Монгол хүүхдтэй гэсэн чинь. Тэгээд бид нэг жоохон хэрэг анаа чигээд агаа чигээд бас явдаг гэсэн. Хамгийн түрүүний танаар чиглэхээс цаг зав гаргаад амжилттай хийсэн цагаан хувцлын маш их баярлж байна. Яг нэг хэлэхэд бол одоо Сан Франциско мэдрэхөд 5-7 мянган их ер нь бол Америкт байгаа монголчууд хамгийн их амьдтай хотууд нэг. Тэгээд энэ хэрвээ энэ зааланд одоо өнөөдөр ямар нэгэн хошигрын тоглолт юм уу? Яг оперыг тоглож ирсэн бол энэ заалд бол ер нь бол хамаагүй хүнтэй байсан. Тэр тусмал та нарыг ирсэн чин сэтгэлээ тавтахмаар. Ягаад гэвэл бид энэ залуучууд энэ их ажлыг энэ олон жил ийм үйлдэлтэй хийгээд ирсэн энэ ажлаа танилцуулах бас хүмүүст ажлаа танилцуулах тайлбарны тэгээд Үйл ажиллагаа маш сайхан явж өнгөрлөө. Тэгээд манай Бэрэгийн монголчууд маш их ирсэн. Өнөөдөр их өргөн дэлгээр олон хүн ирж энэ үйл ажиллагаанд орж байна. Манай өнөө юу залбууч юм шүү. За баярлалаа. Яг нэг